Төр засгаас гарч байгаа шийдвэрүүдийн цаад утга санааг нь бодож эргэцүүлж байхгүй болвол зүг зүгээр байж байгаад л зүүн дээр суугаад шивүүлж мэдхээр болсон цаг иржээ өнөөдөр. Өдгөө Монголын банкнуудаас хамгийн баян банк гэвэл Хаан банк л баг. Учир нь Монгол улс 60 гаруй сая малтай хэдэж тэр их малынхаа 80%-ийг нь Хаан банкны барьцаанд тавьсан байдаг гэлцдэг. Ядаж байхад Монголын тоотой хэдэн банкуд бүгд гадаад эзэнтэйг шилэх үү. Нүүдэлж малчин түмний маань амьд явах цорын ганц амь зуулга нь ийхүү гадаадын мэдл хэдийнэ орчихсон гэхэд болно. Яг зарим нэг хуулиар хамгаалагдсан гэж хэлж болох хэдий ч ясмын дээр ламбардын зарчмаар ажилладаг банкуд хураагаад авахд хэн сад их юм. За мал сүрэгч яг ингээд өнгөрч гэж бодоход бас нэгэн газрын гамингийн сүнс шинээр арилж эхэллээ. Ойрсонд харьцуулагдаж улсын их хурлд орон Candy Crush маргааш тоглосон шигээ сууж байгаад барилгын сайд болтлоо азийн тэнгэрн гэлсэн баян сэлэн гээд сайдын санаачилжгүй нэгэн асуудал хүмүүсийн сэтгэлийг маш их зоож эхэллээ. Тэрээр малчдад газрыг нь өмчлүүлнэ гэх болов. Жохон ухаад бодвол үн шиг аюул гэж үгүй юм. Билээгийн жишээ нь Өвөр Монгол. Хятадуудад өмчлсөн газраа зарсан өвөр монголчууд малаа бэлчээх газаргүй болоод одоо хэрхэн сүүрчгүй тухай Монгол дуурхтны 100 эрхэмд өргөдөн оролцсон Чингис хаан Баасууга тунчиг тодорхой ярьж элэг нэгт монголчуудаа сэрэмжлүүлсэн юм. Манай тентгийн монголчууд ч одоо болсоор одоо манайга газрыг хуваагаад малчин газрыг хуваагаад чамд өгчих нь. Гэтэл одоо хүмүүсүүд ирээд л бас энэ газар дор нь юу байдаг бод судлаад нүүрс байна. Ямар ой зүйл юм алт байна гэнэ одоо элдэн зүйл юм байна гэсээр л дээрээс нэг тамга дарсаар. За цааш нь уушаач яах вэ? Баян сэлэнг сайдад ирэхэд ажил хийгээд юухгүй вэ? Мэдэхгүй чадахгүй юмараа оролдож гайвуулж байхаар зүгээр л Candy Crush тоглож байгаад хугацаагаа дуусгачих. Тэгвэл өөрт чинь ч одоо болоод адаг сүлд нь амар зүгээр. Газрын асуудлаар үе үеийн төр засгийн тэргүүн бэр чадлан тэгшэрсэн иржүүч оролдоод өөдмөр хараагүй юм. Орхич цаашаа монголчууд бид одоо байгаа газар дээрээ хуйлтай хуйлгүй багтаж амьдраад болох бах ямар ч байсан цаг нь одоо биш. Өөрийн чинь хувьд оролцох асуудал бол бүрч биш.